Уул уурхайгаас эдийн засгийн шууд хамаардаг манай улсын хувьд газрын ховор элемент гэдэг ирээдүйн стратегийн чухал гарц шинэ боломж болоод байгаа. Өнөөдөр бидний барьж байгаа ухаал гар утснаас эхлээд орчин үеийн зэвсэг технологийн амин сүнс болсон энэхүү үнэт түүхийн эдийн нийлүүлэлтээр манай өмнөд хөрш бүгд найрамд хятад ард улс дэлхийд үнэмлэхүй ноёрхож байгаа. Тэгвэл хятадын энэхүү ноёрхлыг эвдэхийн тулд Америк нэгдсэн улсын засаг захиргаа түүхэндээ байгаагүй их хэмжээний төрийн санхүүжилтийг уул уурхайн салбартаа цутгаж эхэллээ. За тухайлбал ерөнхийлөгч Дональд Трамп засаг захиргаа чухал ашигт малтамлын салбарт одоогоор нийтдээ 18.6 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа нь Америк нэгдсэн улсын сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн анхны далайцтай арга хэмжээ гэж хэлж болохоор байна. Энэхүү бодлогын хүрээнд Пентагон Америк нэгдсэн улсын газрын ховор элементийн хамгийн том үйлдвэрлэгч MP Materials компанид 400 сая $400 хөрөнгө оруулалт хийж 15 хүртэлх хувийг нь эзэмших тохиролцоонд хүрсэн байна. Мөн салбарын өөр нэгэн томоохон төлөөлөл худалдааны яамнаас 1.6 тэрбум $400 боломж дэмжлэг авахар зарлаж 1.5 тэрбум $400 санхүүжилт босгоод байна. Тухайн компани Оклахома мужидх сорон зөвлөлдрлийн хүчин чадлаа нэмэгдүүлж Техас дахь уурхайгаа 2028 оноос арилжааны эргэлтэнд оруулах ажиллаж байна. За гисэн идэж бүгд найрамд хятад ард улс дэлхийн газрын ховор элементийн олборлолтын 60%, боловсруулалт болон цэвэршүүлэлтийн 90% дангаараа хянаж зах зээлд үнэмлэхүү дамгаалал хадгалсаар байна. Бээжингийн эрх баригчид Америкийн нэгдсэн улсын технологийн хязгаарлалтын хариуд Сүрэм, Галли, Германы, Вольформ зэрэг стратегийн ашигт малтамлын экспортод хяналтаа чангацсан юм а. За түүнчлэн энэ онд MP Materials, USA Yards зэрэг Америкийн 10 хуулийн этгээд экспортын хяналтын харж хязгаалтанд оруулсан нь Америкийн нэгдсэн улсын нийлүүлэлтийн сүлжээнд дарамт учруулж байна. Шинжээчдийн үзснээр Америкийн нэгдсэн улсын газрын ховор элементийн үн хятадын зах зээлийн үнээс 2-5 дахин өндөр болсон нь зах зээлийн өрсөлдөх чадварыг бууруулж байгаа юм. За түүнчлэн Америкийн нэгдсэн улсын төрийн албан хаагчдын орон тоог цомогдсоноос шалтгаалan байгаль орчны үнэлгээ зөвшөөрөл олгох үйл явц удаашрч дотоодын олборлолтыг өргөжүүлэхэд саад учруулж байна. Мөн олгогдсон төрийн санхүүжилт нь жигд бус хит богино хугацаанд төвлөрсөн нь салбарын доктортой хөгжилд сөргөөр нөлөөлснийг мэрэгчлэтнүүд анхаарууллаа. Эцсийн дүндээ Америкийн нэгдсэн улсын худалдаа авахчид хямд үнийн улмаас Хятадаас нийлүүлэлтээ хийсээр байна. Харин дотоодын бүтээгдэхүүнийг зөвхөн геополитикийн эрсдлээс хамгаалалт төдий байдлаар ашиглаж байна. Шинжээчид Америкийн чухал ашигт малтамлын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн олон нийт гойд анхаарал хандуулсан ч Хятадын төвшөнд хүрэхэд зөрсөлдөх чадвартай бие даасан нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлэхэд нэлээд урт хугацаа тасралтгүй санхүүжилт олон улсын түншлэл шаардлагатай гэж дүгнэж байна.